ажил ядлыг хэлж байгаа юм. Тийм. Хөгжлийн бэрхшээлтэй болох нь тэр хаалгыг хааж байгаа юм уу? Тэр нэг хаалгыг за. Гар. За хүн бол хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хоёр шалтгаан байгаа юм л да. Нэг нь бол ээжээсээ төрөхдөө одоо хүндрэлээр буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болсон. Нөгөөх нь олдмол буюу ээжээсээ эрүүл төрөөд тэгээд одоо амьдралын явцад янз бүрийн одоо асуудлаар ахуйн ч юм уу гадны нөлөөтэй эсвэл өвчний улмаас бэрхшээлтэй болж байгаа гэсэн. Сэргийн засалт гэдэг нь үүнтэй ямар холбоотой байгаа вэ гэхээр ер нь одоо ялангуяа бага насны хүүхдүүд жишээлбэл эрт оншилох юм бол эрт онцлоод багаас нь сэргийн засах үйлчлэгэнд хамруулах юм бол бага бэрхшээлтэй илүү бие дааж чаддаг, нийгмийн амьдралд оролцдог, баялаг бүтээдэг ийм хүн болох боломжтой. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн тий та нар бас намайг харж байгаа би чинь нөгөө хиймэл хөлтөө мөртлөө зөндөл олон юм явж байгаа тий заримдаа ингээд хөл гэмчүүл би яг ингээд бас чадхаа болчдөг байхгүй эсвэл хүзүүг өвтгөр яг тэрэн шиг ийм одоо ойлголт бидэрт хэрэгтэй байгаа. Нөгөө талаасаа олдмол бэрхшээлтэй хүмүүс гэхээр одоо автоосол ч юм уу эсвэл нөгөө хүнд өвчин туссан хүмүүс байлаа тий хор тавдар сахар гэдэг энэ хүмүүс амьд үлдсэн. Гэхдээ ингээд өвдсөн ийм биеийн аль нэг гэсэн гэмтчихлээ. Гэхдээ ингээд зогсохгүй тэр хүн чинь хин нэгний аав, хин нэгний ээж байгаа. Нийгэмд ингээд оролцоотоо ямар нэгэн хамт олонны хэсэг байсан тий. Гэхдээ сэргийн засалтыг хэрэг зөв хийх юм бол эргээд тэр амьдралдаа олж авах боломжтой байхгүй. Ер нь бол энгийнээр ярих юм бол сэргийн засалтанд оруулсан нэг төгрөг эргээд 3-4 төгрөг болж өсдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бол хөрөнгө оруулалт. Сэргийн заслыг бид нэр хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Юуны хөрөнгө оруулалт гэхээр сэтгэл зүйн хөрөнгө оруулалт, тархлааны тий. За бие биалдраа буцааж авч байгаа хөрөнгө оруулалт, нийгмийн харилцаанд эргэж орж байгаа хөрөнгө оруулалт гэхгүй. Тэгэхээр энэ утгаар нь бид нар харах хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан гэж бас одоо бас ярих нь бол явцуу ахмад наснуудад бас сэргийн засал хэрэгтэй. Хэрэг бид нар одооноос ингээл нэг өвдөгний үеэр өвдөл хөшөөлтэй одооноос ерөн жоохон илүүдэлжинтэй асуудалтай байгаа бол өөрийнхөө 70-80 хүрэхтэй сэргийн засалтанд хэдэн төгрөг төлөх хүн бодож явах хэрэгтэй. Хэрэв өнөөдөр хин нэгэн хүн тамиг татдаг, хин нэгэн хүн одоо ойртоор сэргэлдэг ч юм уу буруу зуршилтай бол одооноос ирээдүйн амьдралдаа зарцуулах мөнгөө бас төлөвлөж явах хэрэгтэй. Сэргийн засалт чинь бас их өртөгтэй, урт хугацааны зан үйл шаардсан ийм цогц үйлчлэг байхгүй. Тий. Сэргийн засаг яг хин одоо за хүний нөөцийн байдлаар тий. За сэргийн засалтаа бид нар бие, сэтгэл зүйн, нийгэм, хүрээлэн орчны гэсэн дөрвөн төрлөөр одоо хуваадаг. За биеийн эрүүл мэнд дээр бол эмч төвлөрч нар сэргийн засч чинь тий эмчлээд ингээд идэж чинь. Тэгвэл нийгмийн сэргийн засалт дээр нийгмийн ажилтнууд дээрээс нь сэтгэл зүйч нар сэргийн засалтыг хийж байгаа. Буцаад нөгөө бид нар траума гэж ярьдаг шүү дээ. За ийм юмнаас айцтай болсон би ахиж ингэ ийшээ ормооргүй байна. Би ийм одоо асуудалтай би өөрийгөө илэрхийлэхээр ингэдэг ч юм уу эсвэл шүн болохоор унтахаа болчдөг ч юм уу. Энийг чинь сэтгэл зүйч нартай ажиллаж ингэ засна гэсэн. За тэгвэл нөгөө орчинтойгоо ажиллах буюу одоо нийгмийн харилцаанд орохын тулд нөгөө хүнд чинь гар хөлөө хөдөлгөх те эсвэл одоо уцаар ярих янз бүрийн үйл ажиллагаанд нь хөдөлгөөн засалч нар, хил засалч нар те энэ төр бас сэргийн засалт нь оролцсон гэсэн үг. За дээрэс нь хоол зүрх нараас оролцоотой, нийгмийн ажилтнууд бас оролцоотой. Тэгэхээр жишээлбэл одоо юу гэдгийг хавдар судлалын төв дээр бид нар хөхний хавдраас болоод хөхнийхөө нэг талыг одоо авахулсан эмэгтэйчүүд дээр эргээд өөрийгөө ээжийнхээ үүргийг биелүүлэх, эргээд өөрийгөө эмэгтэй хүн болгож бүтэн харахт нь те даван туулагч шүү дээ гэдгээ бүрэн харахт нь бид нар туслахын тулд нийгмийн ажилтны сэтгэл зүйч нар ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол 10 гаруй мэргэжлүүд нэлсэн ийм салбар юм байгаа. Гэтэл энэ дээр гол асуудал нь юу вэ гэхээр эрүүл мэндийн даатгалаас авж байгаа тэр зардал дотор эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийн дотор энэ сэргийн засалтын үйлчлэгээ маш бага, бараг тусгадаагүйтэй адилхан байгаа байхгүй юу? Энэ нөгөө өвчнөөсөө хамаарат янз бүрийн байгаа даа. Тэгэхээр энийг бид нар бас ярих хэрэгтэй болоод байгаа гэсэн үг. Хөлбөрөөс ажиллахгүй ажиллах гэмээр эрхлэг аюул сандралтай байна гэдгийг илэрхийлсэн байна шүү дээ. Яг одоогийн байдлаар дээр хүмүүс ямар одоо онцлог тусгай хэрэгцээний зориулсан ажлын байр бэлэн байгаа вэ? Бий болгох шаардлагатай байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо янз бүрийн төрөлтэй байгаа юм л та. Одоо жишээлбэл өндөр боловсрал эзэмшиж чадсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол орчин нөхцөлийн бүрдүүд өгч юм уу хийж чадахгүй ажил байхгүй. Сурсан мэргэжлэрээ юмаа хийж чадна тий. Гэтэл одоо юу гэдгийг тэрэгэн зэрэг хэрэгэлдэг хүмүүсийн хувьд бол ажлын байран дээр бүгдийг хийж чадна. Ганцхан тэр хүнд юу хэрэгтэй гэхээр тэрэгэн зэргийн тэр зам л хэрэгтэй. Би засах хэрэгтэй байх хэрэгтэй ш тэр хүн чинь шатаар орж гарах, хаалга үүдэн онгорхоо байх ч гэдэм үү ийм л ажлын байр хэрэгтэй. Тэгэхээр манайхан нөгөө ажлын байрыг ойлгохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан ажлын байр гэхээр заавал нэг юм налуу замтай байх хэрэгтэй гэдээ ойлгоод байгаа. Гэтэл жишээлбэл хараа муутай хүн байж болно. Тэгээ харааны бэрхшээлтэй хүнд өндөр боловсралтай харааны бэрхшээлтэй хүнд бол тэр харааных нь одоо тэр програм хэрэгтэй тий. Одоо нөгөө гар утасных нь програмаараа альва
цаас текстийг уншичдаг, хөрвүүлждэг байх хэрэгтэй. Товчлуур нь өөртөө зориулсан тохироо байх хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү төрлөөс хамаараад энэ чинь айгүй олон төрөлтэй байгаад байгаа байхгүй. А нөгөө талаасаа би нэг юм бас хэлмээр байгаа. Халамжаас хөдөлмөрт гэдэг бодлого бид нар яриад байгаа шүү дээ. Бид нар сэргээн засалтгүйгээр, нийгмийн ажилгүйгээр энэ бодлого ажиллахгүй уучлаарай тий. Тэгээд тэгсэн мөртлөө халамжийн ус болоо, халамж их болоо гэж яриад байгаа мөртлөө нөгөө талдаа тэгвэл халамж авч байгаа хүмүүсээ бид нар хөдөлмөрч болгохын тулд бид нарт сэтгэл зүйн сэргээн засал хэрэгтэй байхгүй. Хүн яагаад өнөөдөр ажил хийдэггүй вэ гэхээр сэтгэл зүйд нь асуудал байна гэсэн. Хэрвээ эрүүл саруул чадвартай гар хөлн бүрэн бүтэн бүх юмд байгаа мөртлөө нийгмийн амьдралд оролцох байна гэсэн чинь сэтгэл зүйн асуудал байна л гэсэн. Тэгвэл энэ сэтгэл зүйн сэргээн засал хэрэгтэй байхгүй. Гэтэл энийг нь хаана очих нь яаж авах нь гэдэг тэр зам зураг нь иргэдэд ойлгомжтой биш үү? Жишээлбэл өнөөдөр хавдар судлалын төвөөр очиод нэг хавдраар одоо өвдөд мэсэл орсон хүн зэл залуухан байл л да 40 настай ч юм уу 35 настай тий. Эргээд би ажилдаа орж болох болоогүй болов хүмүүс намайг юу гэж харах бол яах вэ гэдэг дээр тэнд нэг сэтгэл зүйчин зөвлөгөө өгчдөг байх хэрэгтэй. Энэ үйлчлэгээ өөрөө эрүүл мэндийн даатгал дотор байж байгаа байхгүй. Эсвэл нөгөө хүний төлсөн мөнгө нь өөрөө би энийгээ ийм юмдаа зарцуулъя гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байх хэрэгтэй. Ийм учраас бид нар сэргээн заслын бодлогоо нэг тийш нь болгож зэслэх хэрэгтэй байгаа юм л да. Халамжийн тэтгэмжийн зодоогоор 396 мянга байгаа шүү дээ. Энэ бол яг хүүхдээ харж байгаа гэх юм уу? Эцэг эхчүүдэд хүүхдэд нь цаана хүрхгүй. Яг энэ тал дээр одоо шинэ эрх оны төсөв жамхай байдлаар тусгацсан байгаа. Үүнийг одоо цаашаа хэрхэн байдлаар шалтгаан боломжтой юу? Тийм. Яг халамж гэдэг бол уул зөвхөн мөнгөн зүйл биш юм байгаа юм л да. Концепцийн хувьд бол тий. Халамж бол мөнгөн бас хэлбэртэй байдаг олон улсад. Монгол улсад одоогоор мөнгөн төрлийн халамж буюу халамжийн нөгөө тэтгэмж. За дээрэс нь мөнгөн бус дээр ахмадуудад зориулсан нөгөө сонсголын аппарат ч гэдэг юм уу нөгөө таяг хэрэгсэл байгаад байгаа тий. Гэтэл бид нар сэргээн заслын хандлагаараа аваад үзвэл бид нар сэтгэл зүйн халамж хэрэгтэй байгаа. Нийгмийн халамж хэрэгтэй байгаа. Нийгмийн харилцааны халамж хэрэгтэй байгаа. Гэтэл тэр мантай нөгөө Маслоугийн шатны суурь хэрэгсэл гэдэг шиг тэр 300 мянган турагч нь зөвхөн хоол унд байр гэдэг хэрэгцээгээ ч авч чадхааргүй хэмжээний болчиход байгаа болохоор маш олон хүмүүс өнөөдөр жагсах гэж байна, гомдолтой байгаад байна тий. Тэгээд ажил хийж чадахгүй болчихдоггүй. Тэгэхээр энэ Монгол хүрэхгүй байгаа. Энийг яамнаас үе шаттайгаар нэмэгдүүлэх үү гэдэг дээр бас маргаантай асуудалтай байгаад байна. Зөвхөн би ер нь бол том зургаар юу хэлмээр байгаа гэхээр хэдийгээр одоо өнөөдрийн энэ ярьж байгаатай шууд холбоотой юм шиг биш боловч Монгол улс мөнгөгүй юм уу гэхээр мөнгөгүй биш байгаа байхгүй. Монгол улс мөнгөтэй, байгалийн баялагтай. Өчигдөрхөн бид нар намын бүлгийн хурал дээр одоо гадаадад жишээлбэл те жил юу лээ өдөр болгон бараг 4.7 их найдыг нөгөө Ириотын зэлийн хөтөлдөг гэж байгаа. Гэтэл тэр хэмжээний мөнгөийг авахад хүмүүс гадаад жагсаж штэ. Гэтэл яагаад энэ байгаа мөнгөө байгаа нөөцөө хүний нөөцөө зөв байршуул зохицуулахгүй байдаг юм бэ гэдэг дээр би жоохон шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр халамжийн мөнгийг нэмэхгүй гэдэг дээр бол нэгдүгээр ерөн шийдвэр гаргасан сэтгэлийн асуудал байгаа. Өнөөдөр сэргээн заслын асуудлыг анхаарахгүй юу гэдэг чинь хүний сэтгэлийн асуудал. Тэр бодлогыг хийж байгаа, тэр шийдвэрийг гаргаж байгаа хууль тогтоогч нар өөртөө сэтгэл гаргаад энэ мөнгийг энэ хүн амдад зориулж, тэгвэл энэ хүмүүс нь босоод нийгмийн амьдралд оролцох гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаас нь би бас тайлбарламаар байгаа. 12,800 гаруй тий. Аха. Ярьж байгаа энэ хүмүүс таны түрүүний хэлдэг 10 сэргээн засгийн чиглэлийн хичнээн хүмүүс одоогоор яг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Хэд байж ич хүртээмжтэй болно гэж үзэж байгаа. Тий. За сэргээн засах тусламж үйлчилгээний нэг зорилго нь зөвхөн орноосоо босох төр бас биш байхгүй юу? Сэргээн засах бол илүү сургууль сурах те боловсрол олж авахт нь бас хэрэгтэй байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн тухайд бол өнөөдөр сэргээн засах тусламж үйлчилгээ харьцангуй нэг үе бодвол бас манад ингээд төвтэй болоод үйл ажиллагаа явж байгаа л да. Гэхдээ орон нутагт байгаа ээж аав нар хүүхдүүдэд авчраад нааш нь тэр хүүхдүүдийг сэргээн засах үйлчилгээнд хамруулахад маш хүндрэлтэй байна. Хаана байхын, хотод хэд хоног хаана юугаа хийж хүүхдүүдэрээ одоо хүүхдэд агуулж очих гэдэг асуудалтай байгаа. За нөгөө талд манад бас нэг ийм асуудал байгаа. Урт хугацааны сэргээн засалт гэдгээ 6 сармаар энэ төр гэж ойлгоод байгаа. Ийм буруу ойлголт байгаа байхгүй. Урт хугацаа гэдэг чинь тухайн хүний бие даадаг ботлох хугацаа хэлээд байгаа болохоос биш. Тэр чинь өөрөө ингээд харилцаа адилгүй байх нь шүү дээ, тий. Тийм болохоос биш. Эмнэлгийн ч юм уу, ухаанлын хоногоор 6 сар, 3 сар гэдгээ урт гэж ярьж болохгүй байгаа. Тэгэхээр хэрвээ ингэж тайлбарлах юм бол өнөөдөр сэргээн засах тусламж үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд нөгөө томьёолсон тэр засгийн үйлчилгээ энэ төр бол зарим талаараа алдаатай. Бид нар тэрөө засах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдэд бид нар 3-аас 6 сар үйлчилгээ хамруулсан гэж ярингуудаа тэрийгэ урт хугацаа гэж нэрлээд одоо энэ хүүхд яагаад төлөвлөрө босхгүй байна гэж хандаж болохгүй байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бид нар бас засах хэрэгтэй байгаа. Энийг томор нялслах хэрэгтэй. Өнөөдөр 12,000 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байгаа боловч сургууль сурч чадахгүй байгаа. Яг хүн дэлбэртэй буюу орноосоо босч чадахгүй байгаа хүүхэд байгаа. Гэхдээ тэр чинь тархин эрүүл ухаантай хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр тархин эрүүл ухаантай цаа эрүүл хүүхдүүдэд бид нар тэрэнд нь тохирсон зайны сургалтыг авах хэрэгтэй.
А тхийн тул тэр хүүхдэд сэргээн засахын хөдөлгөөн засалч нар ч юм уу те хоол зүүж хажууд нь сэтгэл зүйчин тусалцаа хэрэгтэй. Энэ бол сэргээн засал байхгүй. Тэгэхээр яг энэ зүйл цогцороо алгаралтай. Гэхдээ энийг бид нар байхгүй байна. Одоо яах вэ гэдээ байх хэрэггүй. Яамны сайдын төсөв тэр штэ гэж бид нар суугаад байгаа юм бол энэ бас хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр бид нар одоо нэг юм хятад бас өнөөдөр 5 жил төлөвлөгөө гаргаа явж байгаа шиг бид нар энийг гаргаад одооноос хоорондоо цуглараад ярилцаад олон хэсэг болж хуваагдахгүйгээр дуу хоолой нэгтгэд явах хэрэгтэй. Миний байр суурь бол энэ байгаа. Баярлалаа.